Нэгin тоонд төрсэн хүмүүсийн ажил мэргэжлийн тухай өнөөдөр ярих. Нэгин тоонд төрсэн хүмүүс болохоор угаасаа удирдах манлайлагчийн энергитэй учраас хүний дор ажиллахад айгүй хэцүү байдаг. Тэгэхээр ямарваа нэгэн албан байгууллагад ажиллаж байгаа юм бол хамгийн багад хэлтсийн дарга, багын ахлагч эсвэл компани захирал хүртэл ажиллал зүгээр байдаг. Тэгэхээр тэр хүмүүст цаанаасаа удирдагчийн энерги байдаг гэсэн үг. За яг ийм хүмүүс идэг шүү дээ. Би хүний дор ажиллаж чадахгүй юм байлээ. Тэрний өөрөөхөр юм аа гэж явжээ. Энэ бас зөв. Өөрийнхөө санаа гаргаад өөрийнхөө эзэг, өөрийнхөө дарга нь байгаад ингээд өөрийн гэсэн одоо компани, стартап үүсгээд явах юм бол энэ хүмүүс зохимжтой. Тэгэхээр энэ хүмүүст маш тийм гоё санааг олж чаддаг. Тэгэхээр тэрийг ажил хэрэг болгох нь бас чухал байдаг. Манлайлагч хүмүүсийн нэг асуудал нь тэг өөрийгөө хөгжүүлээгүй байхдаа юу гэдэг вэ гэхээр миний зүг гэдэг юм үүр дээр төвтэй байдаг тий. Тэгэхээр тэрийгэ жоохон миний зүг гэхээсээ илүү би энэ хүмүүсийн урд нь гараад харин нэтгэрт яаж үлгэх жишээ болох вэ? Энэ хүмүүсийг өөрийн зорилгын төлөө би яаж ажиллах вэ гэдэг талаар илүү манлайлагчийн ур чадвараа хөгжүүлэх юм бол энэ хүмүүст айгүй тустай. За энэ төрлийн тоон зурхаан контентууд таалагдж байгаа юм бол Sarnacroid миний пэйжийг дагаарай.